Hi guys, 2024 онд эхний бүлгэрээ тесрэлт хийсэн Дан Дадан анимын 2 дугаар бүлэг нь гарч ирснийг та хэд мэдсэн л үсттэй? Хэрэв мдээгүй нэг нь байвал за бас мэдхээр барах уу? Өмнөх бүлгийн иргэн нэг санахыг хүсэж байвал энэ бичлэгээ үргэлжлүүлээд сонсоорой. Сануулхад энэ анимын насны хязгаар нь нэмэх 17 шүү. Хачин гэхдээ галзуу сонирхолтой ертөнцид тавтай морил. 1, 2, 3僕らは何回だってきっとそう何年だってきっとさよならと共に終わるだけなんだ. Ахлах сургуулийн сурагч Момо бол өөрийнхөө нээлттэй охин. Токсик харилцаатай найз залуу нь мөнгөнийхэд ахаар нь галзуугаан зөвшөөрөлт хийчих гэж оролцсон ч эсрэгээрээ өөрөө зодуулаад нэмээд бүр хаягдчихд юм да. Саяны токсик нөхөр анхны үерхлэнээс ингээд боддоо. Найзууд нь угаасаа дэмийгээд ахтал иршүүд дуртай гисээр байгаад сая тэрүүлчихэж байгаа шүү дээ. За энэ дээрлэхүүлээд сууж байгаа нөхрийг Кен гэдэг. Момо энэ нөхрийг өрөвдөд ганц тусалсан биш. Араас нь гарч ирснээ хайртайг чинь мэдэж байна гэж дахин чарлаад идэв. Юу гээд байгаа юм бэ гэсэн. Хайртай болохоор л тусалсан мэдтэй ч гэж ах шиг. Энэхүү юр бусын зүйлс тэр тундаа харийнханд итгэдэг. Тэгээд Момогч бас дуртай болохоор сая өөр дээр нь ирсэн гэд бодчихж Момо бол нэлийн твчсэн ч нөгөөх нь салтгүй. Тэгэхээр нь хүн хаягдчихад байхад ядраатай ясан тулан бэ? Ийм болохоор л найзгүй юм уу гэд хэлчихдэг. Гэхдээ л саяхан хэлсэн үгэндээ гимшээд хаяад явж чадсангүй. Момо харийнханд итгэдэггүй ч сүнс байдагт бол итгэдэг. Тэгсэн энийг нь сонссон Кен сүнс байдгүй маа гэж шоолж инээснээр энэ бүхэн эхэлнэ. Сүнс харийнхнаас болоод зодон цохиндоо тулсан хоёр ч эцэст нь мөрөөцгөр боллоо. Сүнс хүнхээр байвал Момо Кенийг зарцаа болгоно. Харин харийнхан үнэн бол Момо өөрөө зарцсан болно. Ингээд хинийхэн зөв байгааг шалгахаар Момо харь гаригийн дохио ирдэг гих хаягдсан эмнэлэгт ирдэг бол Кен сүнстэй гэж яригддаг нөхөн гарц руу орлоо. Момогийн им нь сүнс зайлуулагч болохоор багт нь хачин зан үйл их хийлэгдэг байжээ. Тэрнээс нь болоод сайн болсон хүүгэндээ хүртэл дооглолдог байсан гин. Тэр цагаас хойш имээтэйгээ яриаггүй. Гэхдээ л хин нэгэн эмээг нь дооглоход уур нь хүрдэг гин. Ингээл манай хоёр уцаар яриад явж итэл Кен харанхуй ангилд амар царайтай эмгэнтэй таарнаа. Тэгсэн өдөөс нь мөөмөөгийн доодох бүндгэрүүдээ бариулчих гэж авдیں۔ Ийм юм харсан Кен ч ухаан жолоогүй хариалгад юм байгаас тээ. Гэхдээ л үхтлээ хайцсан гүйж байгаа юм биш. Сүнс байх боломжгүй. Энэ энгийн эмээл байх хэвээр. Би зүгээр л донтой эмгэнтэй таарчлаа гэж энтэр. Манай хоёр ч одоо хүртэл уцаар яриад байгаа штэ. Тэгсэн Момо интернетээс саяын донтой эмгэний тухай уншснаа хэлдэг. Турбо эмээтэй уралдаад ялагдвал харагдана гинэ. Гэхдээ бараг ялагдчих шиг боллоо доо. Энэ хооронд Момочоос эвгүүтлээ. Харийнхан үнэхээр бодит байж таарна. Эднэр өөрсдийгөө сербойчууд гинэ. Момог бүр нүцгэлээд хайчиж. Энэ харийнхны гариг нь ерөөсөө эмэгтэй өнгө болохоор хүмүүс шиг үржмээр байгаач чаддгүй мэн. Тэгээд Момог судална гэд байдал яа гэв үүрхийн даваан дээр Момогийн утсанд уурчдیں۔ Харийнхан утсыг нь авах гэтэл урдаас нь нөгөө мө турбо эмээ чинь гараад ирд юм да. Тэгсэн манай мөг хийн чинь эмгэнд баригдаад хараагдсан юм байна. Харийнхан энийг харчаад вау, утсаар дамжин нэвтэрдэг технологи биднэрт ч байдгүй штэ гэж ах шиг. Тэгээд харийнхан ба хараагдсан нэгний тулаан болно. Манай мөг Кен ч хараалаас олж эмгэнтэй нэгдсэн биш, бие удирдах чадахгүй хүчээр үзэлцэж байгаа. Кен багасаа л найзгүй учраас харийнхныг дууддаг байсан ч хизээч жинхнээсээ олзж байсангүй. Үнэхээр их итгэж хүлээсэн харийнхан нь ч ирээгүй хэтэл анхудаа түүнийг хамгаалсан хүн нь Момо байсан гин. Тэгээд мангас болсон ч хамаагүй Момогоо хамгаалнаа гэд ир хүн шиг хэлсэн ч тэр нь бүтсэнгүй. За ингээд Момо дахиад туршилтын тулаа олох гэж байхад гинэт эмээгийнхээ заасан ичмэр зан үйлийг сандیں۔ Түүнийхээ ачаар нөгөө мөх харийнхныг зүгээр харчаад хаялаа. Токсик X-ийнхээ царайг төсөөлж байгаа л дийлэг бусандаа. Дараа нь харин энэ хүчээрээ турбо эмээгийн сүнсийг Кенээс гарганаа. Тэгсэн турбо эмээгийн сүнс нь гарч ирснээ наадахны чинь доодох бүндгэрүүд айл хэдийн минийх болсон. Буцааж авмаар байвал түнэл дээрээ гэж авт юм да. Ингээд харийнхныгаа хусаж чадсан ч бүндгэрүүдээ алдсан Кен маань өөрийгөө буруутгана. Бас Момод өөрийнхөө хувцсыг тайлж өгснөө. Энийг өмсчхөө тэхгүй бол би чамтай юм ярьж чадахгүй байна гэдгийг. Тэгсэн энэ үед Момогийн зүрх хурцтай цохилж догтлсондоо өөрөө ч бүр шоконд орчноо. Учир нь саяхан хэлсэн үг нь Момогийн хайртай жүжигчний хэлдэг үгс. Тэр жүжигчнийх нь нэр Такакура Кен. Гэтэл манай Кен ч бас Такакура Кен. Энэ хувь тавилангийн тохиурхлыг гайхсан Момо ардаа болж байгаа дэлбэрэлт их зүйлтон тэр агшинда гацаж орхилоо. Харин дараа нь энэ тохиолдлыг хүлээн зөвшөөрч чадсангүй. Энэ хооронд Кен ард нь хараалаас болж үе баларч байла. Момо шүүнийг төвлөрч онцгой хүчээрээ хараалыг намжаана. Тэгээд Кенийг окарун гэж дуудаж байхаар болтیں۔ Гэхдээ хэдүүлээ Кенээрээ л явчих. Мөнгөчгүй, утасчгүй, хувцасчгүй хоёр юм хэрэлдэж явсаар итэл өглөө боллоо.
Сүн сугаасаа өдөр гарч ирдгүй өстэй гэд манай хоёр Момогийнх руу явна. Кен гадаа хаалгаар нь орох гэж жоод зоолтой л шатаад өгцөнгөө. Тэгсэн хаалган дээр нь муу сүнснээс хамгаалах сахиус наацсан байжээ. Момо сахиусыг авчаад одоо зүгээрээ ороод ир гэхэд халхам тутамдаа өгч гээд байгаа Кен айгаад алхтгүй. Тэгсэн Момо зүгээрээ шатуул дахиад гол руу өсөрч хөдөл олон штэ гэж ашиг хөрх юм уу Кен. Арай гэж нэг юм гэрт нь орж ирлээ. Момо хувцас центр өмсгээд жаахан орхичоод л Кений хараал нь гарч ирээд идэв. Хараалыг нь арилгаж ийн гэд бас л алчгаад гүй нэрэ. Турбо эмгний хараалаар бүндгрүүдээ алдснаа гинэт санаад шалгаад үзтэл нэгрэл байдгүй юм да. Тэгэл балаа хоёр юм чинь хэрүүлээ эхэлнэ. Юунаас эхэлснээ ярьж идэл Кен Момогийн араас гарсан шалтгаан нь найзтай болох ганц олцсон боломжоо алахыг хүсээгүй гинэ. Яаж игээд аль чадхаараа юу ч хамаагүй ярил гэж бодсон юм байна чавс. Манай хоёр нэг уянгалал нэг алцсан л ижитэл гинэт хонх дуурнаа. Эмээ чи ярьж байгаа л тэ гэтэл Момо манай хонх ингэж дуурдгүй штэ гэж авдیں۔ Эмээ нь гэрт нь хоёр хонх байдаг талаар хэлж байжээ. Нэг нь хүмүүсийнх харин нөгөөх нь муу ёрын сүнснийх гинэ. Түрүүн Кенийг шатаалгүй гэртээ оруулах гэд сахиусаа авцснаас болоод сүнс чөлөөтэй ороод ирж л дээ. Манай хоёр Сим арынхаа хаалгаар гарч ирээд харах гэсэн юу ч байдгүй. Гинэт бүх юм харахуулж байснаа хаашаач зүхтхэн аргагүй хашигдаж өрхнөө. Хоёулангийнх нь хамраас цус гараад юу ч болоод байгаа. Тэгтэл харин дээрэс нь нэг юм авраг том биетэй юм гарч ирснэ. Та нар амлалтаа зөрчсөн муу хүмүүс гэдэдیں۔ Манай хоёр золтой л авраг гарт нь ядлуулсангүй. Сүнс гэдээсэн чинь биш вэжээ. Хавтгай модны мангас гэдэг харин хүн гэж шүү. Ядж байхад амнаасаа гаргаад байгаа хар утаанаас нь болоод манай хоёр нядлуулахаас ч өмнө хордож өгөх нь. Кен Момогоос хараалыг нь хямж байгаа хүчээ багасгаад биеийг нь хуурахад эрүүл ухаантай үлдээгээд өгөөч гэж гуйлаа. Манай хүн Турбо эмигийн хүчийг удирдах гээд үзье гинэ. Энэ санаанд бүтсэн ч үнэн зөв хорон санаатын төрхтөө мөртлөө гутран гэраатай нөхөр олчтیں۔ Мангасын хуруу галзуу хурдаар цавчиж харна. За ёстой алаад өгөх нэ гэтэл хараалын хүчийг би энэ удаанд дисэж чадсангүй. Момо тэр харин сони юмыг харж яснаа байж да. Энд чи сумаа юм шүү гинэ. Тэгсэн сумаачдын гар нь газар түрчвэл ялагдсан байна л та. Манай хоёр бүр байдгаа шавхаж арай гэж гарыг нь газар хүргэсэн ч энэ угаасаа ямар сумагийн тэмцэм штэ те. За бүр балраад нөгөө харин сум нь Момог хан руу саваад балбаж өглөө. Кен бүр айгаад хүүе өглөө штэ. Яагаад цохиулаад байгаа юм бэ гэсэн Момо нэг юм бодсон байсан юм байна л та. Албаар хан руу цохиулж хаалганы гол тонхорхоо үсгээд манай хоёр тэр зайд багтахад хаалганы гадна гарсан гэсэн үг. Тэгээд сахиусыг хаалганд нааж Кенийг шатаалгүйгээр харин сумог зулын гол олох чадлаа. За нэг 50 амар юу гэсэн Момо энэ бүхний эцэст туйлцжээ. Тэгээд Момог унаад өгөнгөд манай муу Кений хараал удирдлагаа алдаад баларт юм байгаас тээ. Нэг төлөгч телевизийн нэвтрүүлэгт ороод өстө ганц ч таасан юмгүй гарч ирлээ. Таксинд суусан чинь таксины жолооч хүртэл тэр нэвтрүүлгийг нь үздэг гэж таарад та ер нь үзэж хардаг чинь үнэн юм уу л гэж юм. Тэгсэн үлээдэг төлөгч уурлаад баг явж байхад нь машинаас нь бууж шүү. Жолооч уучлах гэсэн ч өхмөргүй байвал арилж үзэх гэд хаалган савчлаа. Энэ тамхи зуусан бухал шиг үстэй эвгүй төлөгч ч манай Момогийн эмээ үжээ. Манай хоёрыг харснаа ач охиныхоо тарьсан эргээс олж стрессцэндээ хөөгшөрч байна л гин шүү. Турбо эмээгийн хараал Момогийн эмээ рүү дайрах гэж үзсэн ч харин ч эсэргээрээ бэлдсэн өрхөнд нь яваад орчлоо. Тэр зурсан хар тойргоос нь яагаад ч гарч чаддгүй. Момогийн эмээч бүр харьж байгаад хайр найргүй зөхиж өглөө. Момог сэртэл эмээ нь юу ч болоогүй юм шиг тамхиа багуулаад зургт үзээд хөвтчин шүү. Тэгээд Момог харангуутаа тэр муу ёрын сүнсийг чинь би устгацсан. Нэрэ чи чинь сүнсэнд итгэдэггүй л үү? Би чинь нэрэ хуурамч сүнс зайлуулагчтэй гэд үг хаяатай. Момог Кенигэл яасныг мэдчихгээд уучлахгүй барин нэг юм мэдэж авлаа. Гэхдээ бас гарахтаа Кенд ямар нэг юм болсон байвал таныг өршөөхгүй шүү гинэ. Манай Момо ч 10 алтмын газарт л юусыг бодсоор гүйж иртэл Кен зөв зүгээр юм мэдээд сууж байна. Яг нөгөөх нь ч бас удирдлагаа алдаад Момог алчсан байх үдэ гэж бодсон байдیں۔ Момогийн эмээ сүнсийг хөнөөсөн гэсэн нь худлаа гэж таарлаа. Гэхдээ энэ буухан дотор үйж ивэл хараал нь идэвхжгүй юм гинэ. Турбо эмгэн манай хоёрыг түнэл рүүгээ дуудаад байсан да. Тэгсэн тэнд хорогдсон хүчрхэг нутгийн сүнстэй нэгдээд супер дупер хүчтэй болсон. Ер нь ялагдчихгүй болсон гинэ. Ямар ч сүнс зайлуулагч нутгийн сүнсийг дошин дээр нь барж исэн удаагүй. Гэтэл тийм юмтай нийлсэн Турбо эмээ ямар байх нь тодорхой. Эмээ нь Момод наад бацаанаа орхитоо амиа од гэсэн ч Момо найзаагаа арайч хайсангүй. Тэгээд яаж Турбо эмэгнийг ялах боломжтойг зааж өглөө. Эмэгнийг яаж игээд шордож уралдангуудаа баригдалгүйгээр дошноос нь гаргах ёстой. Уг нь ингээл болоо гэж байгаа. Ядж яхад Момогийн эмээ өөрөө тусалж чадахгүй гиндээ. Учир нь бас л өөрийнхөө газар нутгаас гарахаараа хүчгүй олчдогч гэж ах шиг. Тэгээл дошноосоо гараад нэвтрүүлэг энтерт ороод үлээгээд яваад идэм болов гэтэл бас гүү заа юу. Нэвтрүүлгээр алдартай хотын талаар хэлсэн болгоно нь үнэн байж таарад нөгөөх нь мэдээгээр гарч идэм да. За ингээд маргаашнаас нь манай хоёрыг Турбо эмгэнд гүйцэгдэхгүй болох гэж Момогийн эмээ бэлдэж гарлаа.
Момо Кенийг заавал ойрхон байж харж байхдаа л хараалыг нь барьж чадаад байгаа штэ. Тэгсэн Момогийн эмээ нүдэндээ хэд найдаад илгүй зүгээр мэдэрхүүгээ ашиглах гэж хэлсэн ч яаж тийм хурдан сурчав дээ. Хүндэрч яхад нь хүртэл цогтой авахгүй л болохгүй. Момогийн эмээ болохоор харийнхныг палбсан хүч чинь чиний жинхэнэ хүч байх хэвээр. Битүүмчлэгдсэн хүчээ яаж ийгээд баг багаар чөлөөлөх хэрэгтэй дээ гэдэг. За гэтэл гинэт цаг хугацаа зогсож турбо эмхэн гараад ирлээ. Тэгээд өнөө шин түнэл рүү ирэхгүй бол энэ бацааныг ашиглаад харсан хүн болгоно харааж алан шүү гिचээд яваад өгдیں۔ Сонголтгүй болсон манай хоёр Момогийн эмээгээс хамгаалалтын хувцас авч өмсөд явлаа. Гэтэл замдаа галт тэргэн цууцсан биш. Момо хүмүүсээс ичээд хувцаа тайлчдیں۔ Дэгжин байж ижил тулдаж чадна ч гэж ах шиг. Түнэл рүү хинэн төрүүлж орох уу гэтэл Ken Ladies First гин. Манай энэ хоёр эмэгнийг үнэн басцсан. Өөрсдийнхөө төлөвлөгөөг улаан цагаан хэлээрээ л яваад идэв. Тэгснээл харь гаригийн аврах сумаг хүнсэн мэт. Ер нь ганц эмгийн юу юм бэ гэсэн нөгөө эмэг нь сюрприз гэд хоёр талаас нь гараад ирдэм да. Гарах гарцгүй болсон Ken хувирах гэсэн ч болсонгүй. Юугээл эмэгний хүчээр эмэгнийг босч болох вэ те? Кент бүндгрүүдийг нь буцаагаад өгчлгүй яах вэ? Нөгөө мо эмгэн ч бүр манай хоёрыг хүчийг нь ашиглах гэлээгээд хулгайч гахаагаар нь дуудаад эхэлдэв. Тэгээд яг идүүлтгийн даваан дээр момо эмээгийнхээ зааснаар өдөө хатгалгаа эхлүүлнэ. Чаддсан бол туурба нэрэ батлаад уралцчих гэтэл эмгэн бардам зангаараа зөвшөөрчдیں۔ Хамгийн гол нь манай хоёрт 10 минутыг төрүүлж өгөх ёстой. Энэ ганц дүрмийг зөрчвөл туурба нэр чинь хог дээр өсрөх болно шүү гэсэн бас л зөвшөөрчдیں۔ Манай хоёр тэр 10 минутаа багтаж байдгаараа хариалгаж явахдаа нэгнийгээ суут муут гэд хошгоруулчнаа бас. Даанч нөгөө мо турбо эмгэн ч 10 минут зүгээр суугаад хүлээхгүй л дээ. Эхлээд момог бариад авахаар нь Ken эмгэний мөвнөөс нь хазаад тэр чигтээ зүгдчихдээ. Өмссөн хамгаалалтын хувцснаас нь болоод өөрөөсөө салгаж чадлагүй байсаар яа гарахгүй Ken-ий бие рүү буцаад орчлоо шүү. Ууралсан эмгэн яд ч нөгөөдхийг нь эзчилдэ гэсэн. Момо хүчээ ашиглаад Ken-ий дотор байгаа эмгэний авраг хүчээр баз жижигрүүлээд бяцхан байгаа болгочдیں۔ Тэгсэн хоёр дахь дайсан гарч ирсэн нь өнөө мөн нутгийн сүнс. Тэр нэг юм аврах том хавч үйд юм да. Үгсэн хүн диважингийн голыг гатлах гэж хавч төрхтэй болтын гинэ. Жижигхэн могон авраатай болсон эмгэн манай хоёрыг хүчийг нь дураараа ашиглалаа гэд хэрүүлээ хийгээл яваад идэв. Ken эмгэний супер урдаар гүөхтэй огцон мэрэгж чадахгүй тэр чигтээ хавцлаас нисчлээ. Хөлөө нисдэг тэрэгшгэл эргэлдүүлж жагаад арай гэж газарт нь манай хоёр зүгцээр хагаад сүултээ бүр цуцаад нэг газар руу ортол ашгүй халуун усны газар үйдیں۔ Аврах том авчаад тэнд нь чанаж хаяад хотоос гарахаар дахиадгүйсэн ч энэ удаад оршуулгын газрын сүнснүүд гараад ирэндээ. Турбо эмгэн дошин дээр бол андуудыгаа хаанаас л бол хаанаас дуудна гэж шүү. Ядчихаа түрүүн чанагдсан хавч хүртэл гүйцэд ирлээ. Ken эцсийн хүчээрээ хувирж манай хоёр гүйж, үсэрч, хариаж, нисэж явсаар хязгаартаа тулчна. Турбо эмээч сул чөлөөтэй олчиж, муу бацаанууд настай хүн хүндлээч, чаддсан бол зүгтаагаараа алив идлээ шүү. Хотоос гарахч ойрхон лайнда энтергээд манай хоёрыг бүр шоглож өгч гинэ. Момо чимээгүүл харж сууж ийснэ хажуугаар нь метро явах үеийг яг тааруулаад зүгтэж амжлаа. Турбо эмгэний хурд нь цагт 100 км гэж яригддаг. Харин энэ метроных 120. Момо эмгэнийг ингэж үгээр идээлсэн чинь нөгөөх нь шарандаа заавал гүйцэн гэд метрон дээр нь гараад ирдیں۔ Манай момо яг энийг л хүлээж байлаа. Учир нь момогийн эмээ яг замд нь тосоод хүлээж байснаар турбо эмээ ялагдваа гэж нутгийн сүнс жус алга болохдоо сурагч охтын дөрөөлж харагдлаа. Тэгсэн тэр нутгийн сүнс нь түнэлд хүчндүүлж амиа алдсан сурагч охтын нэгдэлгэн. Харин яг л энэ газар шиг золгүй байдлаар өгсөн охтын сүнс хорогдсон газар бүрт турбо эмгэн үзэгддэг. Магадгүй 50 нь орсож чадаагүй охтын сүнсийг аргадаж явдаг байсан байж ч болох. Гэхдээ сүнс амьд хүн рүү дайрч байгаа бол хүчээр тонилгох хэрэгтэй. Амьд хүмүүс ч гэсэн өөхөксдийг доромжлох зүйл яагаад ч хийж болохгүй гэж Момогийн эмээ хэлсэн юм да. Эцэст нь нэг юм хэвийн амьдралдаа эргэж ороод баяртай гэж хэлэх цаг болжээ. Харин Момогийн маргааш уулзцгаая гэж хэлсэн үг Ken-ий сэтгэлийг хөдөлгөнө. Уг нь Ken сургууль дээр Момотой таарахаараа мэдлэх гэж шүнжэнгөө бэлтжээ. Гэхдээ яг цагаа тулаад сургуулийн үүдэнд Момог харчаад за намайг хүлээвэл гэжтэй гэж бодоод чимээгүй зөрхөөр шийдчихтий. Момо Ken-ийг л хүлээж исэн болохоор өөрөө очиж яриа өдөөд хамт явлаа. Ken-ийг ангийнхнаа дээрлэгсэн хിവэрэж манай хүн бол аз жаргалтай байна. Харин Момо бүр ертөнцөөс тасарчиж хоёулаа л хурдхан бие биетэйгээ уулзах юмсан гэж бодоостой. Хашгүйнийг завсарлагаанаар уулзах боломж олох нь гэтэл нэгний хайгаад байнгын зөрөөстэй. Сургуулийн бүх газрыг дуусгасны хоёр маань сүүлдээ аргаа бараад сандал дээр суухдаа зэрэгцээ цууцсан байдیں۔ Тэгсэн мөртлөө л нэгнийг олж харахгүй надаас зүгтаагаад байгаа юм байна л да гэж бодож модоол. Ингиж готарцаагаад сандлаасаа боссон хоёр ч замаа харахгүй явж байгаад мөргөлдөхдөө уруулаараа мөргөлдчихдээ. Уг нь бие биенийгээ хайжснаа мэдлцээд овоос идэв өрчилж яхад нь түрүүнийхийг гай олж Момогийн найзууд харчжээ. Энэ хоёрын нэгнийгээ доош нь гэж хэрэлдэж
байгаа нь хүртэл хосууд шиг харагдчихна. Момо ангита баахан асуултаар булагдчихидэл Кен ирээд угламд ордуулчдیں۔ Уг нь нилээд чухал юм хэлэх гээдсэн ч Момо найзуудаасаа хичээд сонсохгүй явуулчлаа. Хичээл тарах үеэр гунж гутарсан Кен ягаан устай охинтой мөргөлдчихнэ. Нөгөө охин нь учиргүй л яриа өдөд манай хүнтэй сээтгэнжсэн цаашаага найзтайгаа ирээд явахдаа иймэрхүү азгүй амьтдыг өөртөө дурлуулах хөвжүүлтэй байд юм а гэж авдیں۔ Энийг Момо сонсч тараад тэр муу ягаан устын дээр төмбөн удирдах яваад унахчихна. Тэгээд албаар Кенийг судаж аваад нүдний шилжин өнөдөр ямар гоё зөхөвөө тэнэг охидч Кен шиг хүний үн цэнийг мэдэхгүй л дээ хөвгүүдтэй алцганжээснээс толгой дээрээ төмбөн усуулж байгаа нь илүү зөгчийн да гэж хилэнгээ гараад явчихна. Баахан үйл ойлголцолтой өнгөрсөн өдрийн дараа Харжава хоёр маань нэг нэгнээсээ уучлахгүйгээд эвлэрлээ. Кен нөгөө хэлэх гээдсэн чухал зүйлээ хэлсэн нь манай хүний бүндгэрүүд одоо хүртэл байдгүйгэндээ Момо илгээ хүчтэл шоолж Момогийн эмээ харин тэр мэрийг шалгаагүй байсан юм уу гэж үглээстэй. Тэгсэн манай энэ гол юм нь байрандаа байхаар нь санаа амраад анзаарсангүй гэж авдیں۔ Кений дотор ямар нэг зүйл байгааг нэ. Момогийн эмээ тэрийг нь гаргана гэснээ зүгээр л зөхиод идэв. Тэгсэн харин Кенийг зөхөх болгонд манай хүний аавраных нь өнгө солигдоод байгаа юм байна. Тэрийг нь харсан Момо суг дадаад гаргахад эмээгийнх нь бэлдсэн азийн мурлуу яваад орчдیں۔ Нөгөө муур нь баригдахгүйгээ зүгтаасан ч гэсэн тэгээд хүнийг эрт хаалтгав дээ те. Энэ одоо юу юм бэ гэсэн чинь нөгөө турбо эмгэн ч юм байдیں۔ Харвас бүр тэр пэдэлцээд хөвтөж байгаа нь яг шүү. Та нар шиг бацаануудад юу гэж ялагдчихийдیں۔ Настай хүнийг бассаад байгаарай л гэж байна. Өчигдөр яг өөх гэж байгаагаа мэдэнгүүтээ нуугдж жаад Кений биед орцсон юм байна л та. Тэгээд хүчээ нүүж сэргээж байгаа л цаг нь болонгууд өгшөөгөө авах гэж байгаа юм гинэ. Тэгснээл бацаана би өхвөл бүндгөрүүд ч өөр далуу голын шүү. Алив хутга авчирээд гяас над хоёроо алаадах гэж энэ төр. Гэтэл нөгөө бацаан нь харин өөрийнх нь хүчийг ашиглаад хуурчдیں۔ Турбо эмгэн муурлуу орчоо өстэй. Яаж ингэж байгаа юм бэ гэсэн муурлуу зөвхөн эмгэний оюун ухаан л орсон юм байна. Хүч нь бол Кенд байгаа болохоор энэ педис юм ч зүгээр л ярддаг азийн муурны сөвнөр болж хувирлаа. Түрүүн бүлтүлт үсрээд хөвтөж байхдаа айгүй том байсан юм аа. Одоо зүгээр Момогийн эмэгийн мишок болж байгаа юм чинь. Момо эмгэнд бацааны бүндгэрүүдийг таны хүчээр баартарцчих уу гэтэл эмгэн тэднэрийг нэг газар унгаачаад хаана гэдгийг нь ч санахгүй байгаа гэж авд юм да. Турбо эмгэн бүндгэрүүдийг нь өөрийнхөө сүнсний хүчээр хүрээлсэн учраас хайвал амтшгүй. Алтан өнгөтэй бөмбөгнүүд байгаа л гэдэг. Манай хоёр ч бас хайж үзээд бүтггүй болохоор нэг сайн гөөд өглөө. Энэ одоо бүр даварцсан. Тэр гэр оронд нь жатах царайлаад сууж байгааг нь харчих. Маргааш нь сургууль даяар Момог хинтээ чамаагүй хийдэг гэсэн цуу яриа гарсан байдیں۔ Манай мог Кен чин ийм юм сонсоод уурандаа хувирч Момог өмөрөө тавна. Аз олж эднэр нь харахгүй юм да. Тэгсэн турбо эмээ манай хүний цөмөнд орчиж сандраал зүнхээ тэрч булан бараадаж суух гэж хагаад Момотой тарчдیں۔ Тэгсэн түрүүн цуу ярианы талаар ярьдаг ангийнхны гар Момог хөөхөн гээд хэлсэн биш. Манай энэ нэг юм юун эмээ муур зүг бүгдийг мартаад өөрт нь хөөхөн харагдаад байгаа Момогоос ижингүүрч зүгтаад сүд. Момогийн талаар цуу яриа тараасан хүн бол нөгөө Ягана. Яаж ч юм мэдгүй Момогийн дотоод хүчийг арчаад чөтгөргээд итгэцэн. Тэгсэн бас Кений нэг алтан бөмбөг хүртэл бэдیں۔ Энийг өөрийг нь хитрхи өөрхөн болохоор Тэнгэрээс дэлхийг авар гэж явуулсан дөхөө гэж утсан байвал яг уу. Ядчихад бас сүнс юм уу нэг эмэгтэй ганцхан өөрт нь харагдаад идэв. Яганаг нэг булангаас турбо эмгэн Сим хараа зогсож байна. Дараа нь сургуулиар тэнж дууссан юм уу яасан. Манай хоёртой хамт дээвэр дээр хооллож молцсон бүр. Тэгснэ би бас дэмий сэлгүүцээгүй шүү. Бөмбөгөө л хайж явна гэж томроостой. Кений бөмбөгт эмгэгний хүч ингэсэн болохоор хүн олчих юм бол тэр хүнийхэн сүнслэг хүч сэргээд сүнс хардаг болчихно. Бас сүнсэнд ч харагддаг болчихно гиндэ. Нөгөө Ягана ч өөрийгөө бүр сонгогдсон нэгэн гэж бад итгээд Момог устгахаар загалмай судар мудар бэлдсэн байдیں۔ Тэгэл Момог хоёулахнаа уулзсан энтер гихтэн нөгөөх нь төмпөн унгаас нэг мэдсэн бахтаа л гэж бодож байгаа юм чинь. Ягана хөнгөө газар давуулж ирснээ дүрдээ ороод чөтгөр зайлуулах гэж үзээд барахгүй болохоор ариун бөмбөгөө ашиглана гэснээ Кений юмыг гаргаад ирдیں۔ Манай Момо үгсний чинь ариун бөмбөг Кений бүндгэрчтэй гэсэн ч бас л яаж итгэх вдэ те. Тэгсэн гинэд Яганагийн хардаг гэдээсэн улаан даашинцтай аимшигын царайтай сүнс гарч ирээд Яганаг барьж авснаа охино гэдэдیں۔ 10-аад жилийн өмнө Ягана жоохон бахта энэ сүнстэй таарчаад ээжээгээд дуудсан юм байна. Нөгөө сүнс ч өөрийг нь ээж гэж дуудахгүй байна гэж уурлаад Яганаг заглагчна. Дараа нь охиныг нь уруу татаж ийм болгосон гэд манай Момог хүртэл идчдیں۔ Харин ашгүй Яганагийн авч ирсэн загал маань асаагуурж таарад нөгөө хоёр чинь дотроос нь үсийг нь шатаагаад гараад ирнэ. Кен дог төрхөндөө хувирсан урт үстэй сүнсийг араасаа гүйлгэж хөөцөлдсөөр хагаад үсийг нь орооцолдуулж чадлаа. Гэсэн ч манай хоёр дараагийн алхмаа шийдэж чадахгүй хэрэлдэж байгаа хооронд нь суларчлаа шүү. Тэгэхэр нь Кен дахиж нэг хувраад тэрмөө сүнсний өгцгийг өгшөглөө тавна. Уг нь байдаг бүх хүчээ шавхсан байхад ч турбо эмгэн миний хүчээр иймхэн дайралт хийх юм уу? Суугацаан бэ гэж өдөөстэй. Эмээ Яганаг ухаангүй байхад нь бөмбөгөө авцгаая гэж очиж авчаад хөөе тэр үхчиж гиндэ.
Угаасаа ямар нэгэн онцгой сүнслэг хүчтэй л биш бол энгийн хүн сүнс чөтгөрт идүүлвэл үхт юм байна. Аль хэдийн үхсэн гэдээ хад л манай хоёр яаж ийгээд аварна гэж үзээлээдээ. Тэгсэн харин Кент зад өшөглүүлсэн урт үст босож ирснээ би аавраага охиндоо өгье гин. Манай хэд жатгарч магадгүй гэд итгэхгүйсэн ч амаа зад татаж явснаа одоо хүн идэж чадахгүй боллоо. Итгэхгүй бол толгойг минь тэр төмрөөр хагалсан ч болно гэдэдیں۔ Ягаанаг аврахын тулд Момо тэр хоёрын авраг хооронд нь холбох ёстой. Харин энэхэн хооронд тэр урт шулуун үстийн амьдралын түүхийг олж харна. Ядруухан амьдралтай энэ нэмэгтэй охиноо тэжээхийн тулд өглөө ол цэвэрлэгч, өдөр нь дэлгүүрийн ажилтан, оройн бие үнэлэгч, одоогийн түүний өмссөн даашин зул охиндоо авч өгсөн тэр даашинз нь. Нэг л өдөр мөнгө хүлэгч нар гэрт нь дайрч орж ирээд охиных нь нүдэн дээр түүнийг зоож дараа нь охиныг нь аваад явчихсан. Ухан ормогцоол бяцхан охиноо хаж харсан зүгтэл хурдлан гүйсэн ч хэдийнэ оройтжээ. Амьдралд нь гэрэл нэмдэг тэр ганц утга учраа алдсан эмэгтэй эцэст нь мянган оддын дор сүүлчийн удаа бүжиглэнэ. Дараа нь тэр хорвоог үүр дөрөхийг хүссэн ч охиноог их сэтгэл нь даанч явж чадсангүй. Гэтэл ямар нэг чухал зүйлээ алдсан мэдрэмжээрээ тэнүүжилж явсан сүнс нь ээжигээ алдсан бяцхан Яганатай тарчиж ээжээ гэж андууран дуудсан тэр мөчөөс л тэр Яганагийн ээж болсон. Бас хамгаалах ёстой гэж бодсон. Ягана ухаан орох үед урт шулуун үст аль хэдийн тоос болон замхарж байлаа. Тэр сэтгэлдээ харуулсал тээсээр хорвоог орхиж байгаа учраас одоо огт оршин байгаагүй мэтэр оргүй хоосон болон мартагдана. Үүнийг нь сонссон Ягана эцсийн мөчтөнд түүний хүслийг биелүүлж дахин нэг удаа ээжээ гэж дуудах нь тэрээ. Муу ёрын мэд дөр төрх зорилгоо мартсан түүний үйлдэл дайсан мэд харагдавч ард нь амьдрал, хайр, шаналл нуугдаж байлаа. Түүний нэр акробатик Силки. Магадгүй эмэгтэй хүний ээж хүний олон ажлыг давхар хэмжүүлэх гэж гүйж өсөр чарайгаас буцдаггүй тэр байдлыг акробаттай зөвлөсөн ч үж болох. Нөгөө Ягана ч одоо хүртэл манай хоёрыг чөтгөр гэж бодоод идэв. Тэгснээ Момо энэ хоёр зүгээр ч хэрэлцчихгүй. Заавал амандаа гомж хийх жагаад хэрэлдээд байгаа. Ягана явхаас өмнө Кенийг яагаад чөтгөр юм бэ ч надад тусалсан гэж авч байна. Нөгөөх нь ч чөтгөр гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Асуудалд орсон хүнд туслах нь мэдээж гинэ. Энийг сонссон Ягана чамд хүний сэтгэл үлджээ хүлээгээрэй. Би заавал чамайг Момогийн удирдлагаас чөлөөлнө гээл яваад өглөө. Гараад явсан хойноллаараас нь би уг нь хүнштэй гэж ах шиг манай Кен ямар ч нэг бөндөг рүү олоод авлаа. Маргаашин сургууль дээр Кен гэж нэг Момоос зайгаа өрөөд байна. Момооч баг зэрэг хардаад Яганаг бодсноо за арайчгүй баха гэж бодтол ялцчгүй Яганагийн дээрээс дарсан Кенийг харчт юм да. Тэгсэн яг үнэндээ юу болсон бэ гэвэл Момог дахиж аюулд орсон үед нь аварч чаддаг болчих гээл ганцаараа бэлтгэл хийж үүзэж тараад байгаа юм байна. Гэтэл энд нь Ягана ирэнгүүтээ чөтгөрөөсөн чамаагүй гэд сэтгэлээ илчлээ дундын. Бүр үнсгээд ахаар нь манай Кен санарсандаа мангасчиж гисэн ч Ягана сэтгэлээ өгнө гэд нөгөөх нь авахгүйгээд баахан ноцолдож байгаад яг унахт нь Момо таарад ирчтیں۔ Ийм л юм болжээ. Момогийн араас тайлбарлах гэж оролцсон ч бүтсэнгүү. Манай Кен ч хичээл орж байгаад хүртэл дасгалаа хийгээстэй. Гэтэл гинэт хөлдөө орох нь усаар дүүрч гадаа харанхуй ангита ганцаараа сууж идэв. Ямар тач бодит ус энэ байдалд манай гурав гуруула гацжээ. Гэхдээ нэг жигүүрт Момо үлэг гүрүүл шиг нэг амтантай хамт, харин нөгөө талд нь Ягана Кен хоёр хүн шиг сам хорхойтой хамт. Уг нь Кен дог төрхөндөө хувирсан ч өнөөс хэрбой гарагийн хүмүүс гарч ирснээ бариад авчтیں۔ Энэ хэд утсаар дамждаг технологи гэж мэгээд турбо эмигийн хүчийг бишрээд байсан да. Тэгээд тэр хүчийг авах гад ирчих. Манай хүнийг барьж аваад яг доодохын таслах гэж идэл Яганаас сад боллоо. Тэгсэн яаж яваад ч юм урт шулуун үстийн сүнстэй нэгдсэн байдیں۔ Ягана ганцаараа тулцж хооронд Кен өцгөн өгчгүй тулд хувцас сайсаар даанч яаж ч яагаад олсонгүй. Яганаг ацсан шалгаанд орчингууд яг чаргагүй шалан жигтэй урчтیں۔ Гэтэл харийнхан энэ хоёрыг нэг дор байхыг нь далимдуулж бодлын хүчээр дарж аваад хамтд нь балбаж гарлаа. Эшгүй Момо гинэт гарч ирснээр манай хэд сам хорхойг хантай авсарчин. Энэ харийн нөхдүүд уг нь сам хорхойг хөлсөлж авчирсан юм байна. Тэгээд босгүй болохоор нь хөө яжлаа хийгээч цалингч асан шүү хасаргаа ихтэй дураагүй гэж үглээд хүчигийн сэлбсэн чинь сам хорхойноос цөвөрцөг болоод хөрчтیں۔ Манай Момо ирсэн болохоор одоо харийнхны бодлын хүчийг хариулаад манай хоёр цөвөрцөгтэй тултана. Тэгсэн чаавас нөгөө цөвөрцөг нь манай хэдийг нэг л бардгүй. Харийнхан сүултээ уурлаад цалингаас нь 60% нь хасчтیں۔ Гинэт хамаагийн мусан давтаад өнөө Момогийн анх харсан мангас гараад ирлээ. Ядчихад нөгөө цөвөрцөг нь хүртэл энэ их усан донд илүү хүчтэй болоод идэв. Кен хувирж байгаад хурцтай сэлэх гэтэл турбо эмээ сэлж чаддгүй ээжээ. Ягана тэр дорж ивж манай хоёр болохоор яахаа мэдгүй ядчиж хэрэлдээстэй. Момогийн хүчил усан дотор зүгээр байснаар ашгүйнийг Яганага гаргаадглаа. Харийнхан бүр үгээ илж байна. Энэ балайг гүрүүл шиг мангас тул цалин мөнгөч байдлыг бололтой.
Зүгээр л харсан болгон руугаа дайраад идэх тэнэг юм байна. Хөлсний ажилчтай удирдах чадахгүй болсон харийн нөхөр лазераар бууддаг мангас боксчин цүгүрцэг хоёртой бие нэгтгэж яагаад үзэхээр шийдчих. Одоо усан дотор лазераар бууддаг далайн мангас олчлоо. Манай гурав сул талыг нь өнөлж буудаж чадахгүй болгох гэтэл нөгөөх нь ойрын зайд ч тулалдаж чадах юм байна. Ялагдашгүй юм биш үү гэж бодтол харин ч бүр эсэргээрээ хит их хүч нь сөрөг тал нь олчтیں۔ Далайн мангас өөрийнхөө цохилтын хүчийг тэсэлгүй хоёр гар нь тесэрчин. Яг энийг нь тааруулж агаад Кен турбо эмигийн хурдаар мангасыг тас татаж манай хэд ч инхэн сургуультай эргэж ирлээ. Даанч нүв нүцгэн нэгнийхээ дээрээс дараад тэрвэрчгсэн хөвтж байгаагаар шүү. Гурван тэнэг юм шалдан гүйж байгааг юу ч хийж ойлгох юм те. Харийнхан дайраад усан дотор өгчгүй тулд хамаг хувцас тайлаад тулцсан юм аа гэж хэлдэг юм биш. Гөлийгөл сувлагчийн өрөөнд зогсож байгаа. Манай гурыг дээрлэхүүлсэн гэж бодчихъя. Харийнхан өндөр өвчсөн технологитой юм байж өмнө нь яагаад дэлхийг эзэлж авах ч юм уу устгачаагүй юм бол гэтэл шалтгаан нь сүнс жүтгэрүүд бололтой. Тэгэл манай гурав шиг онцгой хүмүүсийг барьж аваад сүнс жүтгэрүүдийг дийлэх арга олох гэдэг. Гэхдээ энэ бол манай гурвын л тамга. Ягана энэ болоод байгаа явдлуудыг Момод ир тохоно гээл гараад явчтیں۔ Энэ хооронд Момо хоёр үл ойлголцлоо заслаа. Уг нь төлөвлөснийхэн дагуу ганцхан Момогийн нэр хүнд ундах байсан ч Яганагийн хүн чанар нь зулгаагаад болсонгүй. Тэгээд Момогийн талаар 100 яриа тараснаа хэлчтیں۔ Гадаа гарч ирээд шалаар нэг болсон нэр хүндээ бодож орж явахт нь Момо ирнэ. За тэгсэн нөгөө бокс чин сам орхоо дахиад гараад ирдیں۔ Тэгснэ гэр бүлийнхээ төлөө мөнгө олохгүй болохгүй гэж хэлээд унаад өгчнө. Сам хорхоо ухаан ороод хартал дайсныхаа гэрт имжлүүлсэн хэвтэж да. Тэгээд бүр урд нь хоол бэлдээ тавьчих. Харин хүн юу эцдийг мэдэхгүй болохоор байгаагаар нь карри хийсэн шүү гинэ. Тэгсэн өөрт нь анхудаал ингэж сайхан андж ингээд уйлчтیں۔ Манай хэдийн хоолны ширээ бүр өргөжүүл байна. Оройн хоолны цаг төлөгч шалталдаг 3 турбо эмхэн хэр гаргийн сам хорхойн зодоонтойгоор өрнөж байна. Хөөрхий сам хорхон хүн өвчтөе өдөр болгон цус хэлбүүлэх шаардлагатай болохоор маш их мөнгө хэрэгтэй байгаа гин. Эхнэр нь хүртэл адилхан өвчнөр нас орсон. Манай энэ өөрөө төрөлдөө сул доройдоо ордог болохоор мөнгө олохын тулд хууль бус янз бүрийн ажил хийхээс өөр аргагүй эдийн гин. Кен өрөвцөндөө доотгоо өгч гээд идэв. Харийнхнаас цалингаа авсныхан дараа өөртөө буцаагаад авчил даач гэж ах шиг. Тэгсэн харин сам хорхон цус нь манай гаригийн үнэний сүтээ яг адилхан байвал яах вэ? Момогийн эмээ хүүтэн зориулж таньдаг малчнаасаа үнэ авч өгөх болсноор хөөрхий сам хорхоо асгартлаа уйлсаар аваад явлаа. Ямар нэгэн болвол та нарын төлөө энэ гаригийг хамгаалнаа л гэж байна. Нэрэн өөрөө нүдэрээ харсан байж л Момогийн эмээ хэр гаригийнхан байдаггүй гэж гүрээсээр л эдийн. Одоо манай хэд байнгын л балаа юмнаас олж алдчихад байгаа дүрм товцоо дахин ахуулахаар Момогийн эмээд сөвдөж мөргөж гуйнаа. 3 дахь удаагийн явдал болохоор харахгүй шít. Тэгсэн Момогийн нүд таалагдахгүй байгаа болохоор бусдад нь авч өгье гэж авдیں۔ Муухай шулаач хүний нүд байна гинэ. Яхаа үнэхээр л гуйж байгаа юм бол дүрт ор гэснээр Момо хэлсэн дүрт нь орлоо. Хонх дугартал жүжиглсэн чигтээ очиж хаалга тайл гэхээр нь бас л хийдیں۔ Гэтэл Момогийн анхны хайр зогсож байх нь тэрэ. Энэ өндөр улаан үстийг Жижи гэдэг. Момогийн багын найзаас гадна анхны хайр нь. Манай муу Кен хөх ямар дөг залуу вэ гэж бодтол үнэндээ олон хөхтэй ядаргаатай дэлчхэр нөхөр өгдیں۔ Энд амьдрахаар ирлээч гэж ах шиг. Ягана бүр Момог хамсаатан чөтгөрүүдэд дуудаж хүчээ нэгтгэхэд байна гэж харцдیں۔ Тэгснэ би ч бас холбоотнуудаа цуглуулж чадна шүү гэд яад өглөө. Момог анхны хайртайгаа хамт амьдрна гэд Кений сүр сүлд нь унцаа. Их л хэцүү эднийхээс гарч ийн. Тэгсэн Момо араас нь дуудаад сонин өдлөө татаа дунгатаад идэв. Нөгөөх нь ойлгодгүй. Тэгсэн маргааш уулзъя гэж хэлэх чиний хэлжтэй гэдیں۔ Хөөрхөн магаз нөгөөх нь даанч ямар ч урамгүй хэлсэн болоо л явчихна. Анхны хайрынх нь эцэг их имлэг твцсэн болохоор энд ирсэн гинэ. Эн чинь нөгөө Момог багт нь шоглоод исэн хөөхгүй юу? Эднийх дунд сургуульд байхад нь нүүгээд тэгээ шилжээд явцсан юм байна. Тэгсэн шинэ байранд сүнстэй үйж тараад уг нь аав ээжтэй хэлсэн ч идэхгүй болохоор нь гүрийгээд тисгээс өөр арга байгаагүй гин. Гэтэл нэг өдөр бүр улаан цагаан урд нь гарч ирж харагддаг болоод тэр өдрөөс нь хойш аав ээжийнх нь би дагаад муудчих. Алдартай гэсэн бүхэл сүнс зайлуулагчид хандтал 3 амиа оролцсон гин. Тэгээд сүүлийн найдвар нь Момогийн эмээ болж анхны хайр нь багадаа шоолдог байснаасаа уучлахгүй дээ. Момог сүнс хардаг гэж шолж байсан чинь өөрөө хардаг болчлоо гин. Момо уг нь манай эмээ хүчтэй. Заавал чам туслана гэд уянгалах гэтэл нөгөө эмээ нь би энэ хотоосоо гарвал хүчгүй штэ. Энэ ажлыг Момо хийн гэж авдیں۔ Энэ ажлыг хийчих юм бол дөрөм товц авч өгөхдөө гонжирдгоо болий гинэ. Маргааш нь Момогийн анхны хайр ангид нь шилжээд ирчин. Харсан охин болгоно л царайлаг юм аа гэлээжэтэл нөгөөх чинь Момотой хамт амьдрдгаа зарлчдیں۔ Ангийнх нь царайлаг залуу Момогийнхан байна гэж байхад Момогийн найзууд болохоор Момод Кен байгаа шүү гээл бас хөөрхөн залруулчих гээд байгаа.
Гэтэл нөгөө талд манай мөхийн харталтаас болж шаналж сунаа. Ядаргаатай олон бодохгүй гэж гарч ирээд дасгалаа игэд унлаа. Уг нь Момо гарч ирээд манай хоёр хамт өдрийн хоолоо идэх гэж байхад нөгөө шавар нь гарч ирээд лээ олчтیں۔ Кен сэтгэлээр унаад явах гэж байтал хажуугаар нь сургуулийн анатомийн загвар амилчихсан. Хар урдаараа жирээлгээд өнгөрчин. Момог аварна гэд нөгөө шаварчин тврээд газар унахад Момо алтан бөмбөгийг олоод арчтیں۔ Момо шавартай хамт араас нь хүчээ ашиглаж зүгтээд Кен турбо урдаараа гүйцэж игээтэл машинд мөргүүлжүүлгүй араас нь хөцгөн. Арай гэж манай хоёр бүх хүчээ нийлүүлж хагаад араас нь татсан ч тэр муу анатом нь биеэ угааж хагаад дахиад зүгтчтیں۔ Гэхдээ Момо хуваагдчих үед нь амжаад зүрхийг авсан байсны ачаар бариад авандаа. Энэ анатомийн үхэн хатан гүйгээд байсан шалтгаан нь хогийн цэг дээр хаягдсан хайртынхаа төлөө ээжээ. Дээрээс нь Кени юм ч байхгүй мэн. Хогон дундаа суучирч хаягдсан эмэгтэй анатомиг олж сэтгэлийнхээ үгийг хэлж байгааг нь сонссон Кенчс өөрийнхөө сэтгэлийг ойлгох шиг боллоо. Энэ эмэгтэй анатомиг Хана гэдэг. Манай хэд ч бас л өрөвдөд Момогийн гэрт аваад ирнэ. Тэгээд энд байлгахыг Момогийн эмээгээс гуйж гарандаа турбо эмгэн байж болоолоо штэ. Гэтэл эмгэн наа чи хог өстэй харьцуулах юм харьцуулаарай бацаануудаа гэж ин. Эрэгтэй загвар нь өдөр сургууль дээр үзүүлэнгийн өргээг гүйцэтгэж оройдоо энд Хана дээр ирж уулзна гэжээ. Харин Момогийн эмээ за яах вэ? Хөршүүдэд баригчлгүй нь ялуурч байгаарай да гэж захитیں۔ Манай Кен анатомийн дурлалаас авсан сургамжаараа Момо Жижи хоёрын дундуур ороостой. Шөнө эрэгтэй анатом сургуулийн цонхыг хагалж үсрээд метронд сууж үргэлжлүүлээд адуу шиг хариалгаж явж байгаад машинд мөргүүлчтیں۔ Эмэгтэй анатом Момотой хамт өглөө болтол хүлээсээр тэгсэн эрэгтэй нь шүнжэнгөө биеийн эсгүүдэд цуглуулж эцэст нь уучлаарай хоцорчлоо гэсээр ирнэ. Момогийн анхны хайр гэрт нь байх муу ёрын зүйлээс олж шүнж унтаж чадахгүй тарчилдсан байна. Гэсэн ч өдөр нь энийгээ нууж хөвгөлтэй дөрөв зүйлсээр манай гурав одоо тэр хараалтай байшин руу явж байна. Кен харин хоёр хүний гуравдахын мэдрэмж аваастай. Яаж Момогийн анхаарлыг тэр муугаас салах вэ гэж бодож байгаад чаддгаараа харь гаригийн талаар ярих гин. Тэгсэн энэ сэдв Жижи таалагдаж энэ хоёр бүр яриа нийлээд эхэлдэг. Кенийг мэдлэгтэйг нь биширч найзын хувьд хөндлөж байна гэх нь тэрэ. Момогийн найз бол миний ч найз штэ гин. Өрсөлдөгч нь муу хүн биш харин ч бүр сайн хүн байна гэсэн бодол нь Кенийг бүрэл зовоож өрхлөө. Манай хоёр Жижигийн хараалтай байшин руу очих гэж хар мянган шатаар өгсөж арай гэж ирнэ. Момогоос за юу мэдрэгдэж байна? Ирсэн бүх сүнс зайлуулагч эвгүй мэдрэмж төрснөө хэлжийсэн гэж асуутал Момо юу ч мэдрэгдэхгүй байна уу гэдیں۔ Харин Кенд эвгүй мэдрэмж төрнө. Тэгсэн модон дунд зэвхий царайтай хачин инээсэн хүмүүс хараа зогсож идیں۔ Момо байшингийн хаанаас ч юу ч мэдрээгүй учраас сүнснүүд нуугдсан бололтой. Угаасаа сүнс шүнл гарч ирдэг гэдэг нөгөө л үгээ хэлэндээ. Тэгснээ нар буухаас өмнө ирнэ. Халуун усны газар орлоо гэд явчихна. Үлдсэн хоёр хөл бөмбөг тоглож байхад Жижи Кенээс Момод хайртай юу гэж асууж байна. Харин өнөө Момо нь овоо яриа нийлээд огшгүйсэн да гэд Кенийг анхны эрэгтэй найзтайгаа дотносоо давг гэдэл хоёуланг нь үлдээсэн байдаг. Жижигийн гинтийн асуултад Кен сандрахта Момо бол миний анхны найз хүндэлдэг нандин хүн гэд хариулчихна. Харин Жижи би Момогийн царай зан аашин тайртай гин. Кен би ч гэсэн гэд энэ хоёр бүр хинэн илүү Момо тайртаагаараа өрсөлдөөд унлаа. За харин Момог халуун аршаанд ганцаархнаа сууж идэл өнөө ойгоос хараад исэн эвгүй инээсэн ирчүүд хүрээд ирдیں۔ Харин нөгөө талд манай хоёр ноцолдож байснаа гинэт байшингийн өөр байгааг анзаарчихсан дэрэ. Момо дээр ирсэн ирчүүд холимог аршаан гэсэн бичгийг зааснаа бид бол матар гэд манай хүн рүү ойртож байна. Жижи харин гэрийнхээ ханыг хөндөй байгааг мэдэж шууд л цөм зөхөө тартал цаа талд нь хар мянган сэхүүсээр дүүргэсэн өөрөө эснийг олж хардаг. Тэднийг яг юу хүлээж байгаа бол дахин ямар аюултай нүр тулж хачин этгээ зүйлсийн гэрч болохыг мэдхийг хүсвэл сувгтаа subscribe дараад чих тавиад явж байгаарай. Дараагийн бүлэг санснаас ч хурдан орж мэдэн шүү.